За сайн байцгаана уу? Энэ удаагийнхаа бичлэгээр би мөн л адил ер нь empty review гэж бодож байна. Гэхдээ мэдээж ихэнх нь бол honest review гэж бодож байна. За тэгээд өмнө бас нэг хэрэгэлсэн бүтээгдэхүүнүүд дээрээс тэгтлээ хуваалцсан. Тэгэхээр одоо ер нь тухайн савнуудыг бас хаяхад бол нэг асуудалгүй гэж бодож байна. За тэгээд өмнө нь бол та хэд үдцсэн юм чинь дахин яриад яах вэ гэж бодож байна. Энэ хэдийгээ хайр найргүйгээр устгалд оруулъя. За тэгээд бүтээгдэхүүнийхээ сав баглаа бодлыг буцааж өгдөг газар энд нэг ховор байдаг. Монголд бол харин эсэргээрээ Beauty Secret Center гэдэг газрууд айгүй гоё дахин боловсруулах гарч юм уу recycle-ыг авах нь надад маш их таалагддаг. Энд бол ингээ бүгдээрээ хогийн сав руу орно. Тэгээ би бүгд найрамдахад ард улсаас Монголтой адилхан юг хогийг дахин боловсруулах ч гэдэг юм уу, ангиланч гэдэг юм уу, тийм зүйл бол маш муу. Тэгээ бүх хогийг нэг дор сап гэж хайчдаг. Тэгээ Монгол одоо тийм юм тасцсан болохоор амар харин Европын холбооч гэдэг юм уу, Япон хүмүүс ирээд амьдрахад айгүй төвөгтэй байдаг. Нөгөөдөл нэг сурсан зангаараа баах юма янзлах гад байнгут тийм биш. Тэгэл бүгдийг нэг дор ингэж болдго юм уу гэл те. Of course болдог байгаа гэл би түрүү яг Итали найз охинтойгоо энэ талаар ярьжсэн байхгүй. За тэгээ бичлэгтээ орё би part 1 part 2 гэд хий гэж бодож байна. Тэгэхээр хит их урт бичлэг болчоор нэг та нарт уйдахартай хоёрт надад эдитлэхэд айгүй хэцүү. Нэг усны утасны багтаамжийг шаардах юм байна гэж бодож байна. Тэгэхээр та хэд маань гоё бичлэгтээ минь хамтаагаарай. Тэгээд subscribe дараарай. Тэгээд бас нэг хонх байд юм байл шүү дээ. Notification төрүүлж очоод одоо бичлэгээ төрүүлээд үзсэн ч гэдэг юм уу. Тэр мэрийг нас зав байвал дараарай гэж хүсэж байна. За тэгээд эхлэе. За тэгээ хэрэглэж заавал бүтээгдэхүүнийг дуусгана гэдэг бас өрөөсгөл ойлголт. Яагаад гэхээр өмнө нь бас ярьжсэн баг бүтээгдэхүүний хойтол дээр ингээд тагны зурагтай 12M энтергээ бичсэн те. За энэ юу гэж байна гэхээр энэхүү бүтээгдэхүүнийг онгоолгоод 12 сарын дотор хэрэглэж дуусна л гэсэн үг. Та энэ дотроо багтаагаагүй бол дахин хэрэгжилж болох уу, үргэлжлүүлэн хэрэгжилж болох уу гэвэл үгүй. За тэнгууд ингээ хүмүүс ингээм будаг ингээл мейкапны бүтээгдэхүүн байвал за энэ бронзерыг бараг 2 жил хэрэглэн гээл те. За үнэхээр 2 жилийн хугацаанд буюу одоо нөгөөх нь 24 month гэдэг 24M гэсэн тэмдэглэгээ байсан бол за окей давай те. Тэгэхэд тухайн одоо тэмдэглэгээ нь миний одоо мэдж байгаагаар мейкапны бүтээгдэхүүний хугацаа их богино байх гэдэг. Яагаад юм мэдэхгүй. Миний бодлоор илүү их нөгөө таг маг онгоогоол агаартай эсэлдэлд орд юм болов яадаг юм бол бүү мэд. Лав тийм байгаад байдаг. За энэ бол 12 сар гэж юм те. Тэгэхээр 1 жилийн хугацаанд гэж юм. Тэгээд Aromatica branding Beauty Secret залбиасаар оруулж ирдэг. Нэг нь болохоор tea tree те, нэг нь болохоор aloe vera та аль аль сутинг буюу тайвшруулах ийм желийн хэлбэртэй хугацаанд дууссан. Гэтэ муудаж ийм тийм болоогүй. Гэтэ би хэрэглэхгүй. Яг тэгэхээр өмнө нь бас ярьж ирсэнчлэн би шинэ бүтээгдэхүүн аваад задлахтаа хугацааг тэмдэглэдэг болохоор надад одоо миний юунууд байна те листүүд байгаа. За тэн дээрээс хараад энэ маань хугацаанд би одоо дахиж хэрэглэж болохгүй гэсэн болохоор үргэлжлүүлэн хийлээгүй. За энэ яадаг вэ гэхээр маш өндөр одоо aloe vera-ны цэвэр агуулмжтай. За тэгээд арьс марс энэ тэндээ түлэгддэг шүү. За эсвэл нэг тосмос төрөхөд арьсны хүнд оргоод нэг онцгүй мэдрэмж төрүүлээд байдаг шүү. Тийм үед хэрэгэлдэг ийм гоё жийлэн бүтэцтэй яна харьцал өгчихгүй байгаа. За ийм усан энэ хараа зүгээр л ингээ гулсаад урсдаг. За тэгээ нар маранд түлэгдээл айхтар болдог шүү. Тэр мэр үедээ ингээ төрхдөг байхгүй. Халуун оронд ихэвчлээ. За тэгээд арьс имзэгшээд арьс эвгүй болсон үед ерөнхийдөө их төрхдөг байсан. Тэгээд надад том савлгаатайгаас нахуулаад ийм жижигхэн сайз хүртлээ байдаг. Тэгээд маш одоо Beauty Secret зарагдахгүй байгаа би тэгээд солонгос руу захиалаад авчдаг болсон. За энэ бол best of best оноо өгөөч гэвэл 100-аас 100, 10-аас 10. За энэ удаад Abibin Acne Foam Cleanser гэдэг энэ нэлийн өтгөн бүтэцтэй. Би бол нэг ийм creamy бүтэцтэй дургуг намайг дагдаг хүмүүс аль мэдж байгаа. За энэс жоохон гарвал гарах байхаа. За тэгээд хөөсрөлт нь за зоочлоор гарахгүй байна. Хөөсрөлт нь надад маш их таалагдсан. Сайн хөөсөрдөг. Тэгээд арьсыг эмзэгшүүлэхгүй. За тэгэнгүүт өөрөө бас Cotonia cordata Centella acetica антер гэд юу агуулсан.
тайвшруулах орц найрлага. Гэхдээ хамгийн дорн салицилик acid байгаа боловч маш бага хувиар болохоор нэг мэддэхгүй тийм болохоор одоо acne prone гэдэг юм одоо идэвхтэй батг гардаг ч гэдэг юм арьстай охтодод их зүгээр. За тэг би эрэгтэй хүмүүст бас их зөвлөж хэрэглүүлээд байгаа манай залуучууд туртаа хэрглэж байгаа. Надад бас маш их таалагдсан 10-аас 10 дахиж авах уу гэвэл тийм. За дараагийнх нь болохоор угаагч өөр байна уу? Сая нэг ийм угаагч дуусгасан. Mecpreming low irritant and mild acid foam гинэ. Маш бага одоо харшил үүсгэн тэгээд mild буюу зөөлөн угаагч гээд энэ маань бас гарах болов. Ийм сүм бүтэцтэй. За тэгээ хөөсрөлт нь айгуугай сэрэг хөөсгөрч чаддаг. Устдаа уруулд орохдоо маш сайн арьсны бохирдлыг маш сайн авдаг. Өглөө оройгүй угаах дуртай хүмүүст бол маш их хэрэгтэй гэж би бодож байгаа. За тэгээд энэ маань надад өмнө нь бас том савлгаатайгаар байдаг байсан, хэрэгэлдэг байсан. Тэгээд сая юм жижигхэн байхаар нь хэрэглээд дуусгасан. Оноогоор өгөөч гэвэл 10-аас 10 дахиж авах уу гэвэл тийм. Айгуу сайн угаагч. За тос руу орё гэж бодож байна. Тосон дээр 3 төрлийн тос байна. Эхнийх нь House of Dawag-ийн In Rice Bran Moisturizer гэд энэ цагаан буданы агуулмжтай тос байгаа. Маш гоё зөөлөн илүү нөгөө тослог холмог арьстай хүмүүст зүггээр хуур арьстай хүмүүст яг тийм гоё тохирох уу гэвэл бас тийм айхтар гоё тохирохгүй байх гэж бодож байна. Одоо хангалттай чигийг нь өгч чадахгүй тослог манцуулд бол яг болоод байгаа. Би ч өөрөө тослог холмог мэдээж энэ хэсгээрээ тослог нь илүү хоёр хацар нь жоохон хуур арьсах гад одоо их амархан өртөмтгий гэх юм уу. Тийм арьстай учраас би мэдээж өөрийнхөө арьсанд л тохирсон юм хэрэглэн дэрнээс биш. Тэг галзуу хин нэгэн хуур арьстай хүний бүтээгдэхүүнийх нь ялаад ахын тун хавар хэдий би арьс арчилгааны зөвлөгөө өгдөг. Арьс арчилгаанд донтооч гэдэг юм уу те. Тийм боловч нэг тех нь бол өрөөсгөл. За нөгөөх нь болохоор энэ Rovectin brand Beauty Secrets хуучин альбиасаар оруулж ирдэг байх үед нь хэрэгэлдэг байсан. Тэгэд энэ маань надад нөгөө Beauty Box-аар ирж ирсэн. Тэгээд хамгийн сүүлийнх маань хэрэглээд дуслаа. La Rose Water Cream. Энэ бол үнэхээр гайхамшигтай тос. Дахиж одоо Beauty Secrets эднэрт оруулж ирвэл ах байхаа. За дараагийнх нь болохоор энэ Jumiso brand Have a Good Cream гэд энэ тайвшруулах орц найрлагатай snail агуулмжтай. За энэ маань бас айгүй гоё бүтэцтэй нэг юм желийн хэлбэртэй юм гоё зөөлөн бүтэцтэй байсан. Тэгэд надад бол маш их таалагдсан. Тэг хэрэглээд дууссан. Томоор нь авъя гэхээр Jumiso Монголд альбиасаар орж ирдэггүй байх гэж бодож байна. Тэгэхээр авах боломжгүй Солонгосоос ол захиалаад авчиж чадах байхаа. Тэгэхээр энийг авъя гэвэл би бол авах юм бил айгүй надад ер нь боломжийн санагдсан. Гэтэ өсвөр насны залуучуудад за тэр нь хэдээс дэш насныхныг хэлж ин гэхээр 12 ба түүнээс дэш насны эрэгтэй эмэгтэй охид залуучуудад хэлж байна. За энэ удаад нэг cleansing oil дуусгасан. Dr. Circle ийм жижигхэн савлгаатай. За тэгээ 20 мг-ийн савлгаатай. Энэ жоохон үнэртэй юм бил. Үнэр нь бол таалагдаагүй. Гэтээ бүтэцнийг ийм усархаг, ийм гоё шингэн ойл илээ. Тэгээд маш сайн будаг задалдаг, маш сайн нарны тос задалдаг. За тэгээд waterproof буюу нөгөө арилаадаггүй гэдэг нөгөө сайхан сурмусны будаг. Тэрийг арилгачдаг. Тэгээд надад маш их таалагдсан. Устаа хурдан уруулд ороод тэгээд арснаас маш гоё хурдан салдаг надад бүр гүм их таалагдсан. Тэгээд Beauty Secrets Dr. Circle brand-ийг альбиасаар оруулж ирдэг. Тэгээд би хүмүүст ч их зөвлөдгөө. Тэгээд үнэхээр хэрэглэх одоо cleansing oil-гүй болчвол би дахиад байн аваад ижүүлж чадна уу? Надад таалагддаг. За дараагийнх нь өмнө нь бас хилцсэн байж магадгүй энэ нөгөө Beauty Secrets альбиасаар оруулж ирдэг. Энэ Dr. by Blance Dog Center гэдэг айгу хэцүү нэртэй энэ урт брендинг энэ гоё гилраны хүчлэлтэй гоё deep hydrate буюу гүн чигийг өгдөг энэ гоё тонороо жижигнэр нь авч анх хэрглэж таалагдаад мэдээж усан тэгэхээр өглөөний арьс арчилгааны эднэрт хүн чингээгээд арччихдаггүй юм сайхан байдаг. За тэгэнгүүт чигээ өгчин нүур бодолтын дор хүртэл амар. Тэгээ мистний саунд хийгээ цацчин крем амар шүү энэ. Тэгээд юу яана? Том савлгатайг нь бас дуусгасан. Дахиад ороод ирдэг юм бол би заавал авна. За сүүлд болохоор энэ Amplin brand мөн л адил Beauty Secrets альбиасаар оруулж ирдэг энэ peptide shot. Тэгээд доороо та хэдэд харагдах нь энэ юм жижигэн пептайдуудтай. Энд илүү сайн харагдчих. За энэ маань арьсан дээр ингээд айгүй гоё шингэдэг. За тэгээд чүд жоохон өтгөн бүтэцтэй. Тэгээд арьс маань чихтэй байхад түрхүүлэх зүгээр хуурай байхад нэг түрхэх хэрэггүй. За гэтээ ийм урсамтгай. Тэгээд чигийг болстой галзуу өгдөг. За тэгээд пептайдыг тэг одоо мэдгүй хүн байхгүй л хэлгүүд тий. Тэгээд гоё пептайд хэрэглэе, сайн пептайд хэрэглэе гэж бодож байгаа хүмүүс байвал ядчил албан ёсны дистрибьютор газар нь байгаа юм чи айдсгүй тэгээд одоо манцуулд яг хэрэгтэй одоо үүргээ өгнө.
гэж үзвэл яг энэ Amplin brand-ийн peptide shot-ыг бас таад маань аваад үзээрэй. Үнэхээр гайхамшигтай үр дүнгээ өгдөг шүү. Тэгээ би болж үл нэмэх 30 насны бүсгүүчүүдэд бол зөвлөд байгаа. Эрэгтэй хүмүүст бас зөвлөж байгаа. Мэдээж ирчүүдэд ч гэсэн тийм биттэй peptide-ны хэрэглэн тэгээд арьс арчилгаанд угаасаа юу байхгүй. Хүйсний ангилал гэж байхгүй. Та арьстай би арьстай бүгд арьстай тий. За тэгээд албан ёсны гэж хэлээд байгааг та хэд маань анзаарч байгаах. Яагаад би албан ёс гэд гаж донтой юм шиг яриад байна гэхээр ерөөсөө тэд нар чинь тухайн брэнд эс нь яг авдаг гэсэн үг. Дундуур нь ямар нэгэн wholesale market ч гэдэг юм. Одоо би нэг брэндтэй очиж уулзсангуудаа танай брэндээс би ингээд цаашаа борлуулах гэсэн гэдэг тийм үлгэрийн далаа гэж байдаг байхгүй. Солонгост бол сүүлийн үед бүр тийм хулих одоо бүтээгдэхүүн зардаг гудамж энтер гээд байдаг. Одоо бидний одоо дийлэнг хэрэгэлдэг одоо медихилийн гой маск одоо юунд жоох үнэтэй. Олив янгт жоох үнэтэй. Тэнгүүд нэг тэр сонин гудамжинд нь очингууд амар хямдхан байдаг ч гинүү те. За тиймэрхүү газрын wholesale market-аас бүтээгдэхүүн авч дамаа борлуулдаг хүмүүс өөрсдөө айгу албан ёсныхаа андуураад идэг. Үгүй шүү, тийм юм гэж байдаггүй шүү. Тэгэд ядаж энэ албан ёсны эрхтэй газар гэдэг чинь за тэр хүн гайлын татвар матур төлөх нь одоо байг гэж бодоход тухайн компани шаардлага тавьдаг. Ийм нөхцөлттэйгээр манай бараа бүтээгдэхүүнийг аавна одоо нэг тоош өрхөг өгөх нь. Окей, тэрэнд нь тааруулаад авъя. Ийм контейнерт эдэн градусын температур та нарт ачна. Агаараар аавна энэ төр шаардлага тавина. Окей, тэрүүгээр нь авдаг. Монголдо ирээд хадгалах одоо газар нь ямар газар хадгалдгийг гэдг нь бас их чухал. Тэгэхгүй та нар бодол та өдөржингөө одоо тэр айхтар хурц одоо юуны гэрэлт тусцсан бүтээгдэхүүн эднэр аваад ийн гэдэг чинь айгүй буруу. Тэгэд юмыг хадгалах горим гэж байдаг те. Яагаад зарим бүтээгдэхүүнийг нарныг тусгалаас хол байлга гэдгийг, яагаад зарим бүтээгдэхүүнийг магадгүй хөргөгчөнд хадгал гэдгийг ч гэдэг юм хөргүүрийн асуудал байгаад байдаг. Тэгвэл албан ёсны дистрибьютор газар бүгдийг нь яг таг баримтдаг. Нөгөө талаас бас тэднэрт маш их хяналт шалгалт өгдөг байгаа. Тэгээд тэрэн дээр ч маш их мөнгө орж байгаа. Тийм биз? Тэгээд бид нэр арьсаа аврах гэж бүтээгдэхүүн хэрэгжилж байгаа болохоос алах гэж бүтээгдэхүүн аваагүй шүү дээ. Тэгж яхад хямдхан юм чинь би тэр газараас авчи. Миний хайртай жүжигчин рекламддаг юм чинь би тэндээс авчи гэд өөрсдийнхээ арьсыг алаад авахыг би бүр юус ойлгохгүй байна. Тэгэд ийм давтамжтайгаар одоо жишээ нь Amplin brand Biru Secrets оруулаад ирсэн байхад дараагийн нэг одоо үсгээр эхэлсэн дэлгүүрч гэдэг юм уу одоо бас нэг те энэ 9 жорын дэлгүүрүүд байлаа гэхэд яагаад хэн нэгний үжээ маркетинг хийгээд түмэн олонд танилцуулсан энэ их хөрөнгө хүч хөдөлмөр олон хүний цаг зав байхад яагаад энийг заавал давтаж оруулж ирээд байгаа юм би юус ойлгохгүй байх юм. Солонгос улсын брэнд ямар их гэж санана. Oh my god те Солонгост байдаггүй ч гэсэн бид нэр тэр брэндүүдийг нь харах боломжтой. Тэгэхгүй л нэг TikTok үзэхээр л их харагддаг. Нөгөө Instagram үзэхээр их харагддаг. Тэрийг бас ингээ viral гэдэг юм тий. Үгүй л дээ яа тэгэхээр надад ч гэсэн PR box одоо ануугаас ч гэдэг юм уу, Mixuness ч гэдэг юм уу, сая Good Molecule надад PR box явуулсан байсан гэдэг ч юм уу тий. Эднэр яагаад ингэж ийна гэхээр олон улсын content creator-уудад бүтээгдэхүүнээ өгч олон хүнд харуулахыг л хүссэн болохоор viral болсон болохоос биш энэ бүтээгдэхүүн сайндаа viral болоогүй байхгүй. Сайн болохоор viral биш. Зүгээр бид нар одоо үнэгүй бүтээгдэхүүнийг авцсан. Тэгээд бид нарт одоо концепт өгдөг. 2 reel, 1 зураг бичлэг, 1 ийм энтер гэд өгдөг байхгүй. Тэрнийхэн дагуу хийсэн байгаа хин нэгэн. Би заавал би биш те бид бүгд. Тийм байхад тэр олон бичлэгийг харчаад viral гэлтэй. Ямар амар viral-д дуртай юм бэ. Тэгэхээр битгий тийм байгаарай манайха. Дамаа би энэ эцэгийнхаа мөнгөөр ингээд өөртөө арьсыг хохироож байгаа. Надад төлбөр төлөөд арьс арчилгааны зөвлөгөө авах гэж байгаа. Айхтар арьсаа эмзэгшүүлсэн бүр надад 3 сая төгрөг төлөөд ч арьс нь гоё болохооргүй охтууд залуучуудыг хараад бүр үнэхээр хэмзгэлдэг. Тэгэд энэ ташрамдаас та хэдэд ингээд дуулах чи гэж бодож байна. За тэгээ цааш явъя. Надад бас цаашаага ярих бүтээгдэхүүн маш олон байна.